Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, боловсрол соёл урлагийн газар болон мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, эрүүл мэндийн газрын төлөөллүүд мэдээлэл хэлээ. 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний талаар болон энэхүү өдөр хийгдэх нөлөөллийн ажлуудаас танилцууллаа. Энэ мэтчилэнгээр аймгийн хэмжээнд хамгаалах өдөр хүүхдийн баярыг Хамын засаг дарганы хамгаалах газраас аймгийн хэмжээнд нэгдсэн хэмжээгээр амрын талбайдаа 6 сарын 1-ний өдөр 11 цагаас соёл урлагийн арга хэмжээнийхээ нээлтийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. За ингээд аймгийн засаг дарганы 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А-дрог 370 дугаартай захирамж гараад ажлын хэсэг байгуулагдсан. За ажлын хэсгээс цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, за боловсрол соёл урлагийн газар гэх мэт одоо хамтран ажилладаг одоо хүүхдийн баярын арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах энэ чиглэлээр одоо бүх талын үүрэг хүлээс ийм газар хэлтс агентлагууд нэгдээд ингээд ажиллаж байна. За баярын арга хэмжээний үеэр холбооны уулзуураас Баян худалдааны төвийн уулзуур хүртэлх төв замын хэсгийг 10-аас 20 цагийн хугацаанд хэсэгчилж төр хаахаар ингэж төлөвлөсөн. За энэ нь бол мэдээж энэ хүүхдийн баярын өдрөөр хүүхд залуучуудыг одоо чөлөөтэй зорчих, тоглож наадах энэ орчныг бүрдүүлэх юм. Тэгэхээр аль болох энэ баярын өдрөөр бас эцэг эхчүүд маань автомашин унахгүй байхыг одоо эрмэлзэх хэрэгтэй. За тэгэх юм бол бас бусад замын хөдөлгөөнд одоо нөгөө хөдөлгөөний аюул байдал алдагдахаас сэргийлэх ийм одоо боломжтой байгаа. Төрийн болон төрийн бусад агуулгууд эрдэнэ төгөлдрөөс энэ жил хүүхэд хамгааллын 108 утсан 50 орчим дуудлага ирсний ихэнх нь хүүхэд үл хайхрах эрхийг зөрчсөн хэрэгүүд бүртгэгджээ. Ийм баярын өдрүүдээр хүүхдийг хамгаалах, хайрлах, эрхийн талаар эцэг эхэд таниулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүүхд хамгааллын чиглэлээр бол гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар маань хүүхд хамгааллын бодлого хэрэгжилтийг хангаж ажиллана. За хүүхд хамгаалал дээр одоо бид бүхэн бас багуудаа сонгогдсон багийн хүүхдийн чуулганаас сонгогдсон хүүхдийн элч нарыг бас энэ өдөр бас хүүхд хамгааллын үйл ажиллагаанд одоо өөрсдийн мэргэжлэнүүд дээр одоо хүч нэмэгдүүлж ажиллах төлөвлөлөд байж байна. За энэ дээр бол одоо 5 хүүхдийн элч одоо энэ хоёр цэгт одоо хүүхдийн баяр үйл ажиллагаа өгч хоёр цэгт үйлчлэгээ үзүүлнэ. За энд бол одоо бид бүхэн хүүхдийн эрхийг хэрхэн хангаж ажиллаж байна. Эцэг эхчүүд нь бас хүүхдүүдийн ясна хамгаалагч хүүхдүүдийн хэргийг бас яаж хангаж ажиллаж байна. Хүүхдүүд бас төөрөх тодорхой эрсдлүүд байдаг учраас бид бас хүүхэд төөрсөн хүүхдийн цэгийг ажилуулна. За мөн төөрсөн хүүхдийг бас хаана аваач өгөх талаар бас мэдээллийн хуудсуудыг байрлуулж одоо энэ өдөр үйл ажиллагаа явуулна. За мөн одоо хүүхдийн баярын үйл ажиллагааны үеэр мэдээж одоо хүүхдэд хандсан урлаг соёлын үйл ажиллагаа, тоглоом, спортын үйл ажиллагаанд явагдах зэрэгцээ үүний хажуугаар бид бүхэн бас хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг утгаараа за эцэг их асран хамгаалагчид нь хандаж одоо бас хүүхдийн эрхийг дээдлэх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулна. Ер нь бол энэ өдөр бас эцэг эхчүүдийг чадахжуулах, эцэг эхчүүдэд тодорхой нийгмийн хариуцлага хүрээнд мессеж хүргэх, мөн зөв тусгалын хүмүүжлийн эерэг аянуудыг одоо бид бүхэн бас энэ талбай одоо энэ хоёр цэгт үйлчлэг үзүүлэхдээ бас давхар үйл ажиллагаа явуулна. За ер нь бас одоо хүүхдийн баярт өгтөж зохиож байгаа үйл ажиллагаанууд дээр бас гэр бүл залуучдын хөгжлийн газар за ер нь бас хүүхдтэй холбоотой байгууллагууд маань хүүхдийн оролцоог хангахаас гадна бас хүүхдийн олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийн эрх хамгааллын үйл ажиллагааг бол одоо цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, гэр бүл залуучдын хөгжлийн газар маань хамтран зохион байгуулалт явуулж байна. Ер нь хүүхдийн баяр үйл ажиллагаа маань зөвхөн энэ өдөр биш одоо өнөөдөр 28-наас эхлээд одоо байгууллага хамт олон хүүхдүүдээ баярлуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд бас хүүхдийн эрхийг дээдлэх үйл ажиллагаанд зохион байгуулахын үйл ажиллагаа бас гэр бүл залуучдын хөгжлийн газартай хамтраад зохион байгуулалтад ороод сургалт нөлөөллийн үйл ажиллагаа хийсэн явж байна. Мөн уурхайчин соёлын ордон болон Баян өндөр сумын соёлын орд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дээр хичээлдэг дугуйлангийн хүүхдүүд шилдэг үзүүлбэрээ үзүүлж эцэг эхтэй юу сурсан мэдснээ тайлагнах юм. Мөн хүнсний аюулгүй байдал зөрчил гэмтлийг мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн ажлыг, эрүүл мэндийн газар хамгааллын ажлыг цагдаагийн газар тус бүртээ өөрсдийн хариуцсан цэгтээ хийж гүйцэтгэхээс гадна мэргэжил бүхэн сайхан сэдвт арга хэмжээг зохион байгуулах. Хүүхдүүд бидний ирээдүйн өрөөндөр зохион байгуулж байгаа хүүхдийн баярын арга хэмжээний нээлтийн ёслол дээр хөгжмийн гайхамшиг, дууны гайхамшиг, бүжгийн гайхамшиг гэсэн цогц
одоо хүүхдийн урлагийн том концертыг бэлтгэх сургалтад ороо явж байна. За энд маань бол 2018-аас 2019 оны хичээлийн жилд улс болон олон улсын тэмцээнээс уралдаан шагнал авсан одоо дандаа хамтлаг найрал дуучид үндэсний хөгжим гэх жишээний ийм одоо олныг хамарсан масвей номеруудаар бид энэ удаагийн тоглолтыг бүрдүүлж байна. За энд бол одоо үндэсний 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим манай төвдгөө сургуулийн за 180 хүүхдийн найралдаг хоордоо за 96 хүүхдийн бүжгийн том асуу ийм тоглолтыг бол бас бэлтгэл ажилдаа хийгээ явж байна. Ингээд үндсэндээ энэ тоглолтод 316 хүүхд маань одоо манай эрдэнтийн одоо шилдэг ийм хүүхдүүдийн тоглолт болно. Зохион байгуулагддаг олон улсын хүүхдийн баярын өдөр мэргэжлийнтэй газраас за мөн үйлчлэн сэргийлэх хяналт шалгалт 2019 оны 5 сарын 5-наас эхэлж үйл ажиллагаа явуулж хяналт шалгалтууд эхэлсэн байгаа. За энэ шалгалтын хүрээнд бол худалдааны аж ахуй нэгжүүдээр бол одоо хүүхдийн бэлэг боосон байдал түүнд хугацаатай баталгаатай бүтээгдэхүүн хэрхэн хамрагдсан байна. Мөн одоо нийтийн хоол үйлдвэрлэлийн одоо газруудаас одоо пицца мөн бургер дахиа гэдэг ингээд төрөн одоо хүн хордлого авч болзошгүй тийм газрууд мөн худалдааны төвүүд үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. За их хөрсөн баяраар болохоор баян өндөр сум дээрээс нийтийн хоол болон худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж зөвшөөрөл олгогдно. За энэ олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн газраас газрын одоо 14,234 тогт өдрөмжийн дагуу мэргэжлийн дараагаар батлуулсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2019 оны 6 сарын 1-нд одоо хүүхдийн парк наадмын талбай систем болон амрын хөшгөн дээр явагдах одоо нийтийн хоол үйлдвэрлэлүүдэн худалдаа үйлчилгээний зөвлөлтөд хяналт тавьж ажиллана. За тийм болгоос олон улсын хүүхд хамгааллын өдөр тохиолдуулаад тийм байгуулсан нийтийн хэв журам хамгаалах замны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Мөн мэрэгч бүхэн сайхан уран дор аймгийн амрын талбай дээр цагдаагийн байгууллагаас бүгд багчуудаа зориулж үйл ажиллагаа сурчлах зорилгоор за тийм бол одоо хэрэглэж байгаа тоног төхөөрөмж тусгай хэрэгслүүдээс сурчлах мөн дотоод ирэх сургуульд хүүхдүүд маань яаж илсэн орох уу ямар шалгуурыг хангасан байх ёстой гэсэн талаар бид нараас энэ чиглэлээс хүүхдүүдээс сурчлах арга хэмжээ зохион байгуулнаа. За энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээнд зориулаад манай эрүүл мэндийн газар бол бас зохион байгуулах ажлын хэсгийг бол эрүүл мэндийн газар дээр бий болгосон байгаа. За ажлын хэсэг маань болохоор бидэрт бол эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг бол энэ баярын өдөр бол хангаж ажиллана. Голчлон бодрол бол төрийн тусламжийн үйл ажиллагааг бол хангаж ажиллана. Одоо шаардлагатай газар бид нар төрийн тусламжийн машиныг байршуулна. За амрын талбай дээр мөн цэнгэлдэх хүрээлэн дээр төрийн тусламжийн машиныг бид нар байршуулж яаралтай төрийн тусламжийг үзүүлэхээр бэлэн байдлыг бол хангаад байгаа. За мөн бол мэрэгжил бүхэн сайхан гэдэг үйл ажиллагаа явагдана. Энэ дээр бол манайх их хэмч нар, соёлогч, эмзүүч нарынхаа мэрэгжлүүгээс сурталчилгаал ажлуудыг бэлтгэл байдлыг бол хангаад байна. За манайд бол хувийн хвшлийн 5 эмнэлэг байгаа. За хувийн хвшлийн хүүхдийн 5 эмнэлэг маань тус үрдээ өөрсдөө үйл ажиллагааг сурталчлан ажлуудыг хийхээр бол бас бэлэн байдлыг бол хангаад байж байна. Энэхүү хүүхдийн баярыг тэмдэглэх арга хэмжээг холбогдох байгууллагууд зохиох журмын дагуу зохион байгуулж байна. Иймд иргэн та бүхэн хүүхдийн чөлөөтэй тоглох хөгжилдөх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс автомашинаа унахгүй байхыг уриаллаа. Мөн захын хорооллын иргэд автомашинаа унахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг санууллаа. Мөн мэргэжлийн хяналтын газраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болон явуулын худалдаанаас ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн аль болох авахгүй байхыг иргэдэд санууллаа. Өөр асуудал бол эцэс нь